одоо Ашнаа овгийнх нь Рорен төрийн төмөрчин болсон тухай. Ашнаа овгийнх нь Жужаан төрийн төмөрчин болсон тухай баримтыг дурья. Баримтыг дуртахаас урд та бүхнийгаа энэ газрынхаа зураг руу хандуулъя. За бид зурагчин биш тий. Анхны удаа биднээс Монгол гэж тавьсан байсан. Одоо бид Рорен гэж тавьж байгаа. Мөн бүгдээр нь хятад улс гэж бичсэн. Энэ одоо баруун вэ улс, зүүн вэ улс гэж тэмдэглэсэн. Учир нь энэ Ашнаа овгийн дээдсийн гарал үүсэл энэ суу ус хаа байна гэдгийг та бүхэндээ ойлгомжтой болохын тулд энэ орчин үеийнхэн нэрээр нь нэрлсэн юм шүү. За одоо биднээс яг тухайн үеийн төрийнхэн нэрээр нь нэрлж чааш явуулно. За баримт зүхий. Вэйта Хуанди Чичу овгтныг мөхөхөд Исан гэгч итгээд 500 ашнаа өрхийг буюу 500 ашнаа өргч нь 2500 орчим хүннээ дагуулan алтан уулын өвөрт очиж Рорен төрийн төмөрчин болжээ. Алтан уул нь дуулга адил тул дуулга нь төрөг болж нэршөө гэж явсан байгаа шүү. За тэгэхээр энэ чи Вэйта Хуанди Чичу овгтныг мөхөхөд гэдгийг бол их сурвалжаас харахтуул за баруун Авэ улсын Вэйта Хуанди нийтийн он тооллын 431 дугаар онд сайн улсыг мөхөөсөн байна. Энэ жил тэд нүүсэн байна. За тэгэхээр энэ ч нэг юм анхаарах хэрэгтэй. Энэ баруун Вэ улсаас төргүүдж очоогүй шүү. Энэ төргөн нэр бол баруун Вэ улсад бол байгаагүй. Энэ ч юу гэлсэн бэл Ашнаа овгийн 500 өрхийг авч очсон гэж авш. Энэ бол цаашдын түүхийг зөв ойлгох буруу ойлголт үүсгэх тулд би нэг зориуд тэмдэглэж хийж байгаа шүү гэж. За ахаад тэгэхэд Хуамын тоон бол 500 өрх бол 2500. За өрхөөс Хуам шилжүүлдэг энэ тухайн юм баримтууд бол зөндөө байгаа. Тэгэхээр энийг бол биднээс бичлэгээрээ нийтлэлээрээ та бүхэнд хүргэсэн байгаа. За ингээд дараагийнхаа самбар руу шилжсгээе.